Дараагийн мэдээг танилцуулъя. Мянмар улсын цэргийн дэглэмт бүхий засгийн газар эх жил сонгуул явуулна гэдгээ мэдгдсэн байна. За энэ удаагийн сонгуул нь 2021 он тус усад цэргийн эргэлт гарснаас хойш анх удаа болох сонгуул болж байгаа юм байна. За Мянмарын цэргийн засгийн газрын тэргүүн 2025 оны 12 дугаар сард эсвэл 26 оны 1-р сард бүх нийтийн сонгуул явуулна гэдгээ мэдгдсэн. За генерал Мин Аун Хелайн сонгуул бол чөлөөт шудраг болно гэдгийг мэдэгдээд 52 улс төрийн нам бол аль хэдийн оролцохоор жагсаалтаа бидэнд ирүүлсэн гэдгийг онцолж дурдсан байна. За энэ удаагийн сонгуул бол 2021 он төрийн эргэлт хийж за мөн ардсан сонгуулиар сонгогдсон удирдагч Ан Сан Сучиг баривчилж за өмнө нь жил нь болсон сонгуулиар ловер хийсэн гэсэн баталгаагүй үндслээр түүнийг шоронд тавьсны дараа анх удаага болж байгаа ийм сонгуул юм байна. Түүнээс хойш тус усад өмнө сайман дэгдэж цэргийн хуунт дэглэмийн эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар одоо хамар зэвсэгт бослого болж өргөцсөн байна. За шүүмжлэгчид энэ мэдээллийг хийсний дараа улс төрийн намуудаар дамжуулан цэргийн хуунт эрх мэдлээ хадгалах зорилготойгоор иймэрхүү хуурамч сонгуулийг явуулж байгаа гэдгийг онцолсон байна. За Human Rights Watch төрийн бас байгууллага BBC агентлагт мэдэгдэхдээ хэрвээ цэргийн хуунт одоо өөрийн одоогийн нөхцөл байдал сонгуулийг итгэл төрөлхөөц олон нийтийн одоо итгэлийг төрүүлэхэд сонгуул болно гэж бодож байгаа бол энэ төөрөлдсөн хэрэг. За сонгуулийн бэлтгэлийг хангах ёстой. За үүний тулд хүчирхийллийг зогсоож шүүхэн шийдвэрээр баримтлагдсан бүх хүмүүсийг судлаж сүр хүчний намуудыг татан буулгахын оронд бүх улс төрийн намуудад сонгуул бүртгүүлж оролцох боломжийг нь олгож иж сая бодит ийм чөлөөт шудраг сонгуул болно гэдгийг онцолсон. За цэргийн хуунт бол засгийн эрхийг гартаа авснаас хойш тэрс үзэлтнүүдээс эсрэг хүчирхийлэл үйлдэж ардчлалын төлөөх тэмцэгчдийг цаажилж сэтгүүлчдийг шоронд хориод байгаа ийм үйлдэлийг хийсэн. Гэвч ардчлалыг дэмжигч хүчнийхэн болон за угсаатны босгогчдын бүлгүүдийг хамарсан өргөн хүрээг хамарсан юм бослого болж байгаа. За энийг бол засгийн газар дөнгөн данган барьж байгаа. За мөн тэдний одоо засгийн газрын хяналт бол зөвхөн том хотуудаар хязгаарлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Мянмарын бүх газар нутагт бол цэргийн дэглэмийн одоо хяналт тогтоогүй гэдгийг үзэж байгаа. За мөн нүүб болон бусад байгууллагуудын зүгээс тус усад болж байгаа хүний эрхтэй холбоотой асуудалд ихээхэн санаа зовсон ийм тайлангуудыг гаргаж байгаа. За нүүб улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгээс иш татан 1-р сард одоо тайлан гаргасан. За үүндээ бол сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн багадаа 6231 иргэн түүний дотор 1144 эмэгтэй 709 хүүхэд бол цэргийнхний гарт ам өргөцсөн гэдгийг онцолж байгаа. За ер нь бол цаашдаа энэ байдлаараа үргэлжлэх юм бол Мянмар улс хүний эрхийг зөрчсөн ийм улсуудын тоонд дээгүрт бичигдэхээр болохыг гэдгийг нүүбийн 9-р сард одоо тайландаа бас анхааруулan мэдгдсэн байна.